Монгол улс ардчлал зах зээлийн нийгэмд шилжснээс хойших сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд арилжааны 30 орчим банк байгуулагдсан үйл ажиллагаагаа явуулахдаа зах зээлийн өрсөлдөөнд тэсэж үлдсэн хэсэг нь байхад дампуурч татан буугдсан нэгэнч байсан. Банк санхүүгийн салбарын энэ амаргүй сорилтыг хохирол багтаа даван гарах, хадгаламж эзэмшигчдийг эрсдлээс хамгаалах хамгийн чухал арга хэрэгсэл нь хадгаламжийн даатгалын тогтолцоог Монголд хөгжүүлэх байсан юм. Хадгаламжийн даатгалын корпорац үүсч өгсөний 10 жилийн ой. Хэдий дэлхийн бусад өндөр хөгжилтэй улс орнууд шиг он удаан жилийн түүхгүй боловч хадгаламжийн даатгал Монгол оронд харьцангуй богино хугацаанд нутагшиж, банкны салбарын нэгэн чухал тулгуур болон хөгжиж төлөвшин чамлгааргүй туршлагыг хуримтлуулж өнөөдрийг хүрчээ. Хадгаламжийн даатгалын корпорац гэдэг олон улсад байдаг энэ тогтолцоо дэд бүтцийг бий болгоё гэдгээр хууль санаачлагдсан. За 2013 оны 1 сард байхаа тэр хууль бол батлагдчихсэн. Улсын хурлаас одоо хугацаатай төр хугацааны юм зохицуултын хууль гарсан. Тэр нь 2008-аас 12 оны хооронд ажиллах ёстой. Банкны мөнгөний хадгаламжинд одоо баталгаа гаргах тухай хууль. За энэ нь бол мэдээж одоо улсын төсөв Монгол Улсын засгийн газраас эцсийн баталгаа гаргаад за мэдээж төв банкын нэг одоо удирдах зохион байгуулах ийм одоо системтэй ийм хууль байсан. Ингэснээр хадгаламжийн даатгалын корпорац байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Эндийг хамарсан банк санхүүгийн хямрал 2008-9 онд болсон. За тухайн үеийн хямралаас нэг нэлээд төвхтэй үүссэн асуудал нь бол одоо арилжааны банкыг татан буулгаад ялангуяа одоо иргэдийн банкнд итгэлийг хадгалах энэ асуудал дээр нь хамгийн их ач холбогдол өгч байсан. Тухайн үед одоо банк дампуураад тэндээс үүсч байгаа алдагдал, эрсдэл, хадгаламжийн тэр нөхөн төлбөр энэ бүх юм бол шууд одоо төсөв дээр төв банкн дээр одоо энэ бүх хүндрэлүүд ирж байсан нь одоо маш том ийм системийн одоо цохилт болж за энэ тогтолцоогоо бид одоо цааш нь олон улсын жишг тавьчих ийм одоо бодлогын шаардлага гарч ирсэн гэсэн. Хадгаламжийн даатгалын корпорац нь хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх тусгай чиг үүрэг бүхий ашигын төлөө бус төрийн өмчийн хуулийн этгээд юм. Хуулиараа бол мэдээж их онцгой үүрэгтэй. Аль нэг арилжааны банк татан буугдахад одоо тэр харилцагчийн одоо хадгалуулж байгаа мөнгийг тодорхой хэмжээний нөхөн олгор хэлбэрээр олгох нөөц сангаа бүрдүүлэхийн тулд арилжааны банкуд бол яг хуулийн дагуу бас тодорхой хураамж төлөх ёстой. Тэгээ хураамжийн хувь хэмжээнд ямар байх вэ? За тэгээ яаж төлөвлөж авах вэ гэдгээр бас нэлээд л асуудалтай. Тэгээ банк болгонтойгоо уулзж исэн, ярьж исэн. За тэгэл ихэлсэн. За энэ дэр бол яг банкуд бол анх бол их тасаж өгөхгүй, энийг хүлээж авахгүй нэлээд тийм эсэргүүцэлтэй тулж исэн. Гэхдээ банкуд маань удахгүй нэг ойлгосон. Хадгаламжийн энэ тогтолцоо эдийн хэмжээгээд найдвартай том чадварцсан ийм одоо мөнгөн хөсөртэй байна. Төдий чинээ банкны систем тогтолцоо маань өөрөд тэр хэмжээгээр хамгаалагдаж доктортой үйл ажиллагааг хангах учраас тэрний төлөөд шилж байгаа шимтгэл гэдгийг банкуд бол ойлгож ирсэн. 2008-аас 12 он, за 13-аас өнөөдөр хүртэл гээд нийтдээ 14 жилийн хугацаанд энэ даатгалын тогтолцоо маань явж ирсэн байна. За тэгэхээр эхний тэр баталгааны 4 жилийг бол одоо яг сангийн яам байна. Одоо энэ тонцоо үүрэг гүйцэтгэж банкны системийг одоо эрсдэлгүй авч харахад маш том үүрэг гүйцэтгсэн. За ингээд сүүлийн 10 жилд бол хадгаламжийн даатгалын корпорац бол үндсэндээ энэ санхүү банкны системд одоо байр суурь аль хэдийн олсон гол одоо тоглогчийн нэг харахгүй болжээ. Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдах дээд байгууллага нь хадгаламжийн даатгалын үндэсний хороо байх бөгөөд үндэсний хороог Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч даргалж, сангийн яам, санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны ерөнхийлөгч, сангийн сайд, Монголын банкны холбооноос нэр дэвшүүлэн томилсон хараат бус гишүүд бүрдүүлдэг. Хадгаламжийн даатгалын корпорац байгуулагдаад зүгээр өнөөдрийг ингээд сайхан 10 жил амар амгалан тайван явсангүй л үгүй. Тэр нь баг 13 онд бол бүхэл юм ал бас л үдсэн л та хийх ажлаа ажлынхаа яг л түрүүчийн одоо эрсдэл гэж гэдэг юм уу, сорилт гэдэг юм уу тэрийг шууд давж гарч ирсэн. За ялангуяа
хүмүүс бол сайн мэддэг. 2013 онд бол Монгол улсад нэлээд томоохонд ордог хадгаламжийн банк гэдэг банк татан бөгдсөн байгаа. Тэгээ хадгаламжийн банкыг татан буулгахад бол одоо нэгэн тал хуулиараа хадгаламжийн даатгалын корпорац байгуулагдсан байсан учраас хуулийнхаа дагуу оролцож ажиллах үүргээ хүлээж оролцсон. 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар санхүүгийн хүндрэлд орсон хадгаламж банкнд эрх хүлээн авагчийг томилон татан буулгах шийдвэр гаргасан нь хадгаламжийн даатгалын корпорацийн хувьд гүйцэтгсэн анхны ажил нь байв. Хадгаламжийн даатгалын корпорац үүсч өгсөний 10 жилийн ой. Банкны дах мөнгө хадгаламжийн даатгалын тухай хууль 2013 онд батлагдсан. За уг хуулинд 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Хууль хэрэгжихснээс хойш хадгаламжийн даатгалын тогтолцоог Монголд илүү босронгүй сайн чиг хандлагаар хөгжүүлэх тийм эрхсэн үнцийг болох зорилготой байсан. Нэгдүгээр хадгаламжийн даатгалын корпорац арилжааны банкудад хяналт шалгалт хийх хэрэгтэй болсон. Нөгөө талаас бол банкнуудын эрсдлийг бодитоогоор үнэлэх хууль зүйн боломжтой зохицуултууд бий болсон гэсэн. Энэ хоёр бол цаашдаа олон улсын чиг хандлагад суурилсан ийм хадгаламжийн даатгалын тогтолцоог Монголд бий болгох хамгийн чухал үндэс суурь болж өгч байгаа. За бид хуулиа шинжилээд одоо банк хяншлалтын чиглэлтэй болсон. За тэгээд энэ хяншлалтын ажлыг бас хэвшүүлэх. За банкудад ер нь бол энэ хадгаламжийн даатгалын корпорац гэдэг байгууллага бас хяншлалт хэрэгжүүлдэг юм байна гэдэг ойлголтыг төрүүлэх гэдэг иймэрхүү чиглэлийн ажилд нэлээд хийж байна. За өнгөрсөн 2022 онд бол бүх банкуд тэр газар дээр хийж жүрэн шалгалтыг хийлээ. За тэгээд одоо ингээд жил болгоо ингээд хуваар гаргаад бид шалгалтыг хийж явж байна. Монголын хадгаламжийн даатгалын корпорац бол анх 2013 онд байгуулагдахтаа Paybox-ийн мандаттайгаар байгуулагдчихсэн. Тэгээд сүүлд бол 2018 онд Paybox Plus мандат руу оруулсан. За Paybox Plus-ын онцлог бол нөхөө олгохоос гадна банкныхаа эрсдлийн удирдлага, за банкны хяналт шалгалт, одоо тэр системийн доктортой байдалд одоо хадгаламжийн даатгалын корпорац өөрийн гэсэн одоо хоолойтой болж орж ирж байгаагаар онцлог байдаг. Хадгаламжийн даатгалын корпорац үүсч өгсөний 10 жилийн ой. Хамгийн гол нь цаашдаа яг үнэхээр олон улсад бий болсон энэ хадгаламжийн түвшнийг хамгаалах тогтолцоог Монгол улсад олон улсын чиг хандлагын дагуу хөгжүүлэх хамгийн том үндэс суурь болж өгснөөр чухал ажил бүгдтэй гэж үзэж байгаа. Тухайн үед одоо бий болсоноо Капитал банкны хадгаламжийн эзэмшигчдад одоо нөхцөл болгохтой холбоотой үйл ажиллагааг амжилттай одоо хэрэгжүүлж чадсан нар бол энэ хуулийн зохицуултууд одоо оновчтой болжээ гэдэг нь харагдаж байгаа гэж үзэж байгаа. За хаан банкны хувьд бол яг энэ хууль батлагдсанаас хойш хамгийн анхны нөхөн олбор тараагч банкар бол хадгаламжийн даатгалын корпорац болон банкны эрх хүлээн авагчтай хамтарч ажиллалаа. За ингээд 19 оноос эхлээд 22 оныг дуустал 3 жилийн хугацаанд бид нийтдээ тухайн банкны 259 мянган хадгаламж эзэмшигчийн 44.3 тэрбум төгрөгийг бол харилцагчдад өгөхөөр хамтарч ажилласан байгаа. Хадгаламжийн даатгал нь гишүүн банкуудын төлсөн даатгалын хураамжаар сангаа бүрдүүлж банк албадан татан буугдах тохиолдолд харилцагчийн хохирлыг даатгалын сангаас барагдуулах үйл ажиллагаа юм. Улс орон бүрд хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ харилцан адилгүй байдаг бөгөөд олон улсын туршлагаар даатгалын нөхөн олгорын хэмжээг тухайн улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2-оос 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоодог. Харин Монгол улсын хадгаламжийн даатгалын корпорац нь хадгаламж эзэмшигчийн тухайн банкн дахь харилцах хадгаламжийн дансны нийт 20 сая хүртэлх төгрөгийг даатгадаг. Банк хаагдал бол таны мөнгө тэгэл чойжлогдож байгаа гэсэн. Та маргааш нь ойр зур энгийн хэрэглээ гэж хэрэглэж чадхааргүйгээр одоо санхүүгийн их усүр болчихж байгаа. Тэгэхээр энэ утгаараа нөгөө хүний өдөр тутмын хэрэглээг хангах энэ бол баталгаа заавалшгүй байх ёстой. Тэр үүргийг хадгаламжийн даатгалын корпорац хангаж байгаа. Банкнд хадгалуулсан мөнгөө эргэж олж авахдаа эргэжж байсан үг л тийм. Гэхдээ хадгаламжийн даатгал нь хуультай болохоор энэхүү хууль журмын дагуу хурдан шуурхай бүх асуудлыг шийдвэрлэж байгаа нь сайшаална. Хадгаламжийн даатгалын корпорацаас мөнгөө хурдан шуурхай шийдвэрлүүлэн авч чадсан. Дуудлын ус ажилуулан аливаа олон бүтэлтэй мэдээллүүдийг шуурхай ойлгомжтой өгдөн сайшаалтай санагдсан. Дэлхийн дундаж бол ерөнхийдөө 60 тоног байдаг нөхөөлөр олгож эхлэх хугацаанд Аз намханд л одоо манай бүс нутагт бол одоо 47-оос 50 хоногтойгоор эхэлдэг. За Монголын нөхцөлд бол бид нар бол тухайн үед бол 7 хоноод энэ нөхөө олгохын үйл ажиллагааг эхлүүлж чадчихсан.
хадгаламжийн даатгалын корпорац үүсч өгсөний 10 жилийн ой. Орчин үеийн мэдээлэл технологийн хөгжил дэвшил банкны салбарт хурдцтайгаар нэвтэрч цахимаар хэрэглэгчийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа энэхүү өөрчлөлт шинжилэлтийг хадгаламжийн даатгалын корпорац үйл ажиллагаанд амжилттайгаар нэвтрүүлээд байна. Хадгаламжийн даатгалын корпорац үйл ажиллагаанд ERP, SCV даатгалын нөхөн төлбөр олгох системийг нэвтрүүлэн ажиллаж байна. За 18 онд бид нар бас хууль өөрчлөлт ороод санхүүгийн доктортой адилхан зөвлөлийн гишүүн болж манай байгууллагын санхүүгийн сэтгэл ажиллах байр суурийг дэвшлүүлсэн юм уу болсон байгаа. За үүнээс хойш бид бас энэ санхүүгийн доктортой адилхан зөвлөлийн ажилд нэлээд идэвхтэй оролцож, тэгээ хуралд оролцож санхүүгийн салбарын голлох томоохон шийдвэрүүд дээр бас шийдвэрх ажиллагаанд оролцож байна. За үүгээр бас бид их бахархдаг. Капитал банкыг татан болгох ажиллагаанаас хойш бидний хийж байгаа гол ажил бол энэ автоматжуулалтын ажлыг нэлээд хийж байна. За ер нь бол одоо ямар нэгэн байдлаар банк татан бөгдөх ч юм уу банкн дээр өндөрлөлттэй асуудал тохиолдох бид нар бол тухайн харилцах хадгаламж эзэмшиж өгөх хөлбөрийн тооцоолыг бол тэр дор нь гаргах боломжтой. Тийм програм хангамжтай болсон. За энэ бол манай бас үйл ажиллагааны нэг том дэвшил болж байгаа. Банк санхүүгийн талаарх мэдлэг мэдээллийг иргэд олон нийтэд хүргэхийн тулд хадгаламжийн даатгалын корпорац олон чухал арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсэн. Хадгаламжийн даатгалын ашиг тус, ач холбогдол, санхүүгийн боловсролыг хүүхэд залуус өгөхөд чиглэсэн дэлхийн хуримтлалын өдрийн аяныг 2014 оноос хойш Монголд тогтмол зохион байгуулсаар ирсэн юм. Дэлхийн хуримтлалын өдрийн энэ аяныг бол 1925 оноос хойш дэлхийн нийтээр тэмдэглэж байгаа. Одоо 100 жил болж байна. Дэлхийн 140 гаруй орнууд яг одоо бид нартай нэгэн цагтаар нэгдэж байна. Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо нь дэлхийн санхүүгийн системийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулах, хадгаламжийн даатгагчдын болон бусад санхүүгийн тогтвортой байдлыг хангахч байгуулах хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан. Тэр 2014 онд одоо жилийн энэ ялангуяа энэ банкны салбарын тогтвортой байдлыг хангах бүтцийн өөрчлөлтийн сайн хийсэн гэдэг утгаараа шагнал хүртсэн байна. Байгууллагад удаагүй байхдаа ийм том ажил амжуулсан гэдгээр бол үнэлүүлж тэгээд олон улсын байгууллагын шагналыг хүртсэн. 2022 оны 6 сараас бид нар хадгаламжийн даатгалын олон улсын байгууллагын Евразийн бүсийн дараагаар сонгогдож манай байгууллага өөрөө бүсийн одоо тэргүүнээр сонгогдсон ажиллаж байгаа. Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Аз бүсийн хорооны жилийн уулзалтыг ялгууртай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлэх сэдвийн дор Улаанбаатар хотноо 2023 оны 6 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Аз бүсийн хорооны 18 орны 40 орчим зочид төлөөлөгчид Монгол улсад хүрэлцэн ирсэн бол хадгаламжийн даатгалын корпорацтай хамтран ажилладаг гадаад дотоодын нийт 100 гаруй төлөөлөгч энэхүү уулзалт семинарт оролцсон чухал арга хэмжээ болсон юм. За бүсийнхаа уулзалтыг бид нар бас амжилттай зохион байгууллаа. За энэ уулзалтыг зөвхөн одоо Евро-Азийн жилийн бүсийн уулзалт гэхээс илүүтэйгээр бас үр дүнтэй байх үүднээс энэ ялгууртай хураамжийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр бас тухайлсан сэдв сонгож за воркшоп хэлбэрээр зохион байгууллаа. Хадгаламжийн даатгалын корпорац үүсгэн байгуулагдахад хадгаламжийн даатгалын сан нь 92.2 тэрбум төгрөгийн эхлэлтийн хөрөнгөтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 643.2 тэрбум төгрөгийн сангийн хөрөнгөтэй болоод байна. Зөвхөн энэ тоо Монгол улсад хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж
Хүртээмж нь төдий хэмжээгээр өсөн нэмэгдсэнийг илтгэж байна. Хадгаламжийн даатгалын корпорац Монгол улсын санхүүгийн салбарын тогтвортой байдлыг ханган ажиллах энэхүү чухал үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, өөрийн байр сууриа олон улсад баталгаажуулснаар өдгөө 10 жилийн ойгоо ололт амжилт бахархал дүүрэн ухтан өнгөрүүлж байна. Хадгаламжийн даатгалын корпорац үүсч өгсөний 10 жилийн ой.